Иргэд оюутан сурагчдын эрх зүйн боловсролд зориулан бэлтгэв. Захиргааны хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг заалтыг тайлбарласан тухай. Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 36 дугаар тогтоолоор захиргааны хэрэг шүүхэд хэн шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг заалтыг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргасан. Эдгээр заалтыг тайлбарласнаар шүүгчийг хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийн үндэслэлт байдлын эргэлзээ арилж, хуульд заасан үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааг удаашруулах, бусад оролцогчдыг чирэгдүүлэх зэргээр шүүн таслах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх явдлыг таслан зогсоох ач холбогдолтой. Уг тогтоолд хууль зүйн ойлголт ухагдхүүнийг эрх зүйн онол нийтлэг зарчимд нийцүүлэн тайлбарлах, ойлголтуудыг цэгцлэн тайлбарлах болон хуулийн зорилго, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн тайлбарлах зэрэг хуулийн холбогдох зүйл хэсэг бүрт тохирох арга зүйг ашиглан 13 зүйл агуулгыг тайлбарлажээ. Тухайлбал, тус хуулийн 84-ийн 1-ийн 3 дахь заалтын хувийн харилцаатай гэдэгт хэрэг хэн шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч, уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно. Жишээ нь аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн зэрэг ашигын төлөө үйл ажиллагаа хамт эрхэлдэг. Аливаа байдлаар ашиг орлого зардал хуваахад эрх үүрэг харилцан хүлээдэг. Найз нөхдийн дотн эсвэл хувийн таарамжгүй харилцаатай бол хувийн харилцаатай гэж үзнэ. Харин нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг. Олон нийтийн цахим сүлжээнд дагагч, найз зэргээр холбогдсон. Албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудын бараа ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцлөөр авсан зэрэг нь хувийн харилцаанд хамаарахгүй. Хэргийг шударгаар шийдвэрлэж чадах хэсэг талаар үндэслэл бүхий эргэлзээ байх, ашиг сонирхлын зөрчил, шүүх хуралдааны явцад илэрхий болсон зэрэг бусад хэд хэдэн ойлголт ухагдхууны албан ёсны тайлбарыг та тус тогтоолоос дэлгэрүүлж уншаарай. Улсын дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцах бол www.supremecourt-ийн албан ёсны цахим хуудсанд хандна уу.